Монгол Улсын ерөнхийлөгч тэрбум мод санаачлагыг эхлүүлсэн шинэ хар орон хотын бүтээн байгуулалтын хүрээнд нийт 1 сая гаруй шилмүст болон навчит мод цог тарьж ургуулах юм а. Нийт 1500 га талбайд тарих юм. Сүүлийн сар гаруй хугацаанд төрөө хувийн хвшил түүний дотор уулуурхайн ойн болон модны салбарын 40 байгууллага аж ахуй нэгжийн 800 хүн 700 мянган мод тариад байгаамаа. Шинэ хар орон хотын нийт бүтээн байгуулалтын 50% нь ногоон байгууламж байна. Ногоон байгууламжийн услалт болон хамгаалтыг сум орон нутаг аж ахуй нэгжийн төлөөлөл хариуцсан ажиллаж байгаа гэдгийг ойн газрын дарга ярьлаа. За шинэ хар хорон мотыг байгуулах ажил эхэлж байна. За энийг бас тэрбум мод үндэсний хөдөлгөөнтэй уяад за энд ирээдүйд байгуулагдах хотын хамгаалтын зурус болгож ногоон зурусыг бий болгож байгаа. За ногоон зурус маань 1500 га талбай нийт ингээ 8 дид хэсгийн байшилтай байж байгаа. За энд бол 1 сая гаруй модыг тарьж ургуулахаар энэ хавар ажил ихэлсэн. За одоогийн байдлаар 700 мянган мод таригдсан байж байна. За тэгээд намрын тарилтаар бол үлдсэн модуудаа тарьж ургуулна. За энд бол нийтдээ уулуурхайн 20-од аж ахуй нэгж компаниуд за тэгээд мод үржүүлэг ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн 30 гаруй компаниуд ажиллаж байгаа. За тэгээд мэргэжлийн байгууллагууд бол яг энэ модыг тарьж ургуулах ажлыг хийж байгаа. Уулуурхайн компани болгоод үүнтэй холбоотой санхүүжилтийг гаргаад ийм байдлаар ингээд хамтарсан хэлбэрээр энэ ирээдүйд хотынхоо ногоон бүсийг бий болгож ажиллаж байна. Хамгаалтын хувьд яаж та бүхэн манаас анхаарч ажиллаж байгаа сум орон нутагтайгаа? Тэгэхээр ерөөсөө энэ орон нутаг тэгээд хар орон хотын захиргаа тэгээд ойн газар ерөнхийлөгчийн намын газар бид бүгд нэгт хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ дээр үхээр ерөөсөө бүрэн ингээд хашаатай. Тэгээд тусламжны систем мод болгон дээр туслан тусламжны ингээд систем очино эхнээс ингээд тавигдаад явж байгаа. За ийм байдлаар бол арчилгаа торлоо. Тэгээд энэ гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд болохоор энэний яг бүрэн ургах энэ нөхөж тарих юм шаардлагатай үед энэ бүх ажлуудыг бол бүрэн хариуцж хийхээр байна. Хар орон сумд өнөөдрийн байдлаар 15597 мод тарьж нийт дүнгээр 53840 навчит болсон шилмүст мод суулгаад байна. Мөн 55 км гашаа барьж 50 худаг гарган 10 тонны усны савуудыг байршуулсан байна. Мод тарих ажлыг уулуурхайн компаниудад хариуцуулж төсөв хөрөнгийг нь тус аж ахуй нэгжүүд ч гаргаж байгаамаа. Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн компаниудад сонгон шалгаруулалтаараа сонгогдож мод тарилтын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ерөнхийлөгч аж ахуй нэгжүүд болон иргэдэд талархал илэрхийлсэн юм а. Манай уулуурхайн компаниуд болон бусад аж ахуй нэгжүүд маань нэгдэж нийлээд хар хором хотоо сэргээн босгоход хүч хөдөлмөрөө зориулаад ийм сайхан цэцэрлэг төрөлний эхлэлийг сайхан тавьж өнөөдрийн байдлаар 750 мянган модыг сайхан суулгаад, туслаад, тордоод, хашаа бариад сайхан ургуулж байгаад би чин сэтгэлээс Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс та бүхэнд баяр хүргье. Манай аж ахуй нэгжүүд маань ард түмнийхээ өмнө амлсан амлалтаа сайхан ажил хэрэг болгож байгаад маш их баяртай байна. Мэдээж бас өнгөрсөн хугацаанд цал тахал гэдээ бас гай зовлон тохиолдоод бид нар 2-3 жил ажилгүй зогсцоолоо. Мод тарих нь битгээл гол ажлаа хийж чадахгүй ийм хүнд цаг үе байсан. Тэр үед аж ахуй нэгжүүд маань ч гэсэн бас хүндхэн байлаа. Тэгээ энэ цав тахлыг ардаад аваад амьдрал бас тогтворжоод бизнес бас тогтворжоод аж ахуй нэгжүүдийн ажил төрөл бас гайгүй тогтворж эхэлж байгаа энэ цаг үетэй зэрэгцээ таавах маань энэ тэр мод тарих том үндэсний хөдөлгөөнд амлсан амлалтаа ингээд ажил хэрэг болгож эхлүүлж байгаад би чин сэтгэлээс их баярлж байна. Тэгээ энэ хар хором хот бол бидний эртний нийслэл, дэлхийн нийслэл байсан. Энэ нийслэл маань ингээд өнөөдрөөс эхлээд ажил нь эхэлж байна. Та бүхэн маань ажлыг эхлүүллээ. Энэ сайхан ойг энэ сайхан төглөлийг бүтээж ирээдүйн хар хорны хамгийн гол ажлын эхлэлийг та бүхэн маань тавилаа. Та бүхний маань тарьсан энэ сайхан мод шиг хар хорин хот өдөр бүр урган цэцэглэж бид нар 15-20 жилийн хугацаанд сайхан хотоо байгуулах байх гэж төсөөлж байгаа. Хар орон хотод ойн зурус байгуулах бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний дагуу 1 сая мод тарихаас гадна цэцэрлэг түрээлэн байгуулах 180 автомашины зогсоолыг барьж байгуулад байгаамаа.